Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеог оруулж байгаад баяртай байна. Миний өмнөх бичлэгүүдийг үзэж байгаа бол намайг Соёлоо гэдэг. Би өнөөдөр дахиад reaction видео хийхээр шийдлээ. Би өмнө нь нэг reaction видео хийжсэн хэдийн бэ гэдэгтэр. Тэгээд яг тэрнээс хойш дахиад reaction видео хийх гэсэн чинь яг юун дээр хийхээ мэдэхгүй. Тэгсэн чинь харин өнөөдөр YouTube руу орсон чинь дахиад тэр хэдийн бэгийн шинэ цуврал нь гарсан байна. Тэгээ бүр voice-ийн хүмүүс оролцсон юм шиг байна. Тэгээ би бүр амар excited болоод одоо энийг үзгээд тэгээд энийг цуг үздэхээ. Миний ус нүүр бодолт модал би энэ бичлэг зориулж хийгээгүй. Гэртээ ижиж ямар амар нүүр мөрөө ботцсон гэж бодож байгаадгүй. Би өнөөдөр өглөө зүгээр нэг уцаараа тийм зураг авахулсан байхгүй юу? Үсээ угаасаа өчтөр болохоор би зүгээр ороогоод унтцсан гэсэн чинь амар бүр зурлцсан. Би хэдийн бас яг ингэж бурж ялгсан. За би өөрөө нэг тайлбарлаад чаах те. Зарим хүмүүс бодож мадгүй гэртээж ямар амар нүрэ ботцсон гэж тийм хүмүүс зүгээр хандаж тайлбарлаа. За одоо энэ бичлэгийг эхэлцгээе. Манай хүн унтж байгаа сэрхэс нь би гал хийх гэдэг байгаа байхгүй юу. За play. ЭМгээ би peace follow-с авчихсан санагдаж байна. Хэд гэж бол 25 маа гарсан байна. Хасараа. Энэ миний дуртай охин. Дуртай охтод энийг за энэ гадны амар гоё дуулдаг гэх юм уу? Тийм. Тэрс энийг оюулсан. Бас дутаа нэг доон дээр хаслуулаад гэх юм да. Материал нь нэг 65 за 65 тийм. Тэгээд оёхтой нэг 70,000 гаруй оюулсан. 35 гаргалаа юм шүү дээ. За бүс нь харах юм бэ? Бүс нь айгуу гинти юм болцсон баа. Яаралтай бүсээ солгээд тэгээд дүүгээ явуулаад авчих гээд мөнгө шилжүүлэх гэсэн чи 20 кг хасан гэсэн. За кобой хутлаа. Энэ хутлыг маань коуч маань авч өгсөн. Кобой тийм авч өгсөн. Тэмцээ маань Монгол мөнгөний 220 мөр авцаасан. Бүснүүдээ харуулж. Яа бүгд би ганцхан бүж та. Энийг ах маань бэлгэлжсэн юм. Тэгж баршгүй бүж антай. Тийм нэг зүр сэтгэл. За хуцсан ямар хуц вэ? 10. Хүн бил авч өгчээсэн бас 2 сая 700 авчихсан. Хараад амжсан. Яг нүдэн дээр залгаж өгсөн юм. Сая гоё байгаагаар авах юм тий. Кейсийн би санахгүй байна бас. Нөхний чинь нэг юм бишээ. Гүг надаас тэгтээ тансар мөнгөний авсан л та. Тэгтээ би яг хитийг авсан мэдэхгүй яарсан. Баярлалаа амжилттай сууж. Баярлалаа. Титмэ ханаас юм. Энэ кадр дизайнер. Үнийг нь мэдгүй байна. Энийг нь хандах. Энэ нэг стилист найзсан. Энэ залуу чинь хэвчсэн байгаа тий. Свитер хандах свитер вэ? Манго. Ирис гинцнүүдэд тайлбарлаач. Тас тэгээд shop. Тас shop-аас авсан. Энэ бүгж гурыг тос бүртээ хараар надад. Пиццак. Анаас кадр авсан. Итгэж байгаа бол бас үнийг мэдгүй байна. энэ хандах юм дөлөө. Анаас манго. Series тэр хэвчээ. Монголын мангогоор амар их шопнох юм тий. Shopee MS лизингээр авчихсан. Хэдэр авсан? Сарын төлөлт нэг 54 зүйлээ. Тэгээд төлж тусна гэдэг бас. За бүгжээ харуулаач. Бүгж таст shop-с. Баярлалаа амжилт. За баярлалаа. За уруулахаа эмгийг ханаас. Өө энэ амар лаг болдог. Grand Plaza-аас 5,000 авсан. Эмг нь хосоо. Хос биш. Энэ болохоор манай найз хийж өгсөн. Эмг нь хос уруулахаа эмгтэй хос юм болов гэж байна. Эмг нь хэд вэ? Манай найз харин надад хийж өгсөн. Тийм үнэл. Зүйлт нь ханаа зөвлөлөө. Энэ зүйлт болохоор Энэ өстө өөрийн стайлтай охин юм. Бэлгийн зам. За энэ гаднах сороочиг гэх юм уу да. Энэ моргны зам 180 мянга төгрөг авсан тий. За доторх нь цамц шүү дээ. Доторх нь палач. Тий энэ болохоор манай дизайнер надад зориулж хийж өгсөн. Бас үнэлж. За энэ шидэг хэдээр авсан бэ? Энэ шил болохоор Gucci-гийн шил 50,000 төгрөг.
онцтой шүү дээ. Энэ амс. Wait, what? Гүйцэтгэхийн шил 50,000 төгрөг гинөө? 10 хэдэн мянган төгрөг баха. За хүүцэн их бай гэж ханах ягдаг бүз. 50,000 төгрөг ч Манай дизайнер надад хийж гисэн болохоор. хэдэнгээ? Миний хуучин пүзэн дээр ингэж чимүүлж гисэн. 50,000 төгрөг гэхэлэр чинь дурамж шил болж таасан тий. Одоо байхгүй. Эст логч нэг 400 мянга гаруй авчихсан тий. За баярлалаа амжилтсаа. Тэгтээ За эмгэн ханаас идрээс. өөнөстэй хурх авах. За энэ эмэг болохоор миний хшээ манай багийнхаа охноос төр зээлэд зүгсэн байгаа. За зүйлт нь ханахын зөвлөлөө. За энэ зүйлтийг болохоор Peace Mall-оос 10,000 авсан байгаа. За энэ нөгөө зүйлт нь Энэ нөгөө зүйлт нь болохоор төрсөн өдрийн бэлэг манай багш өгсөн. плач гэх багттай одоо. Тий, энийг болохоор би өөрөө хийсэн. Тэгээд материалынх нь Ямар лагийн тий? яг сайн санахгүй на бараг цагаар үсрээл нэг 50,000 төгрөг. За тэгвэл бүгдний ямар бүгж вэ? Энэ бүгд болохоор бас бэлэг. Тий. Гутал ямар гуталтай? Энэ гутал болохоор нөгөө нэг зүрийн бор гутлаас амбрелагаас авч ирсэн баха. Яг үнийн тодорхойсоо санахгүй байна. Тэгээд дээрээс нь өөрөө ингэ нэмээ зүгээр цацаг хийсэн байна. За баярлалаа амжилт. За баярлалаа. Энэстэй хурх энэ охин баг сүүлийн 5 авд үлтнах гэж байгаа шүү дээ. За энэ хувцас бүхэлдээ юу? Энэ бүхэлдээ. Энэ нөгөө эмч залуу. Эмч гинэ нөгөө. Тэгээд пластик surgery. Бүүнээр явах гэж байна. За энэ гинжин ямар учиртай вэ? Амир солонгос тариатай залуу байсан. Метр нь 3,000 гээд нэг 6 метрийг авал 18. Асууж. За ариг ястай зүйлтэй. За энэ хоёр бугуур чинь бүгж тэгээд энэ дээр бол зүйлт энэ дээр бол нийлээд юу болсон юм уу? Манай найз төр зүгээд өгөөрэй гэж төссөн. Зээл. Эмгэн ханах юм гэлээ. Энэ эмэг энэ бугууч өгсөн найз өнөөс өссөн. Тэ хавчдаг юм байлаа. За гутал ханах гутал. Гутал нөө хамтрагчтай явж байгаа 20,000 төгрөгөөр авч ирсэн. Тэгээ энэ гинжнийхаа үлдэгдлээр ингээд гутлаач юм 6 метрээс 6 метрээс гэж хэлсэн. за баярлалаа амжилтсаа жаа. За цамцаа ханаас идэр авсан байна. Цамц Modern Monkey гэдэг дэлгүүрээс 118,000 төгрөг их гэсэн. Тэгээд 50% хямдруулаад юу лээ 60 гараасан. Энэ бүр ингээд Энэ охины стайл надад яг нөгөө Billie Eilish-ийн стайл. Ингээд ханзын мочод байгаа юу? Тий, энэ зүгээр юм заалгаастай юм билээ. за гинжин харах юм ямар гинж вэ? Энэ бас Modern Monkey дэлгүүрээс бэлгэлсэн байгаа. Зүгээр юм микрофонтай гэж. Эмэг. Эмэг сандээс авсан. 8,000. Бүснүүдээ хатаач. Тэтгэвний дэлхөө. Бүгжүү, энд ихтэй янз бүрийн бүгж байгаа. Энэ нөгөө нэг манай найз залуугийн өгсөн бүгж юм байна. Энэ манай ээжийн өгсөн бүгж байна. Энэ голынх нь эмээгийнх. Тэгээд бусд нь болохоор ингээд нэг багц бүгжнүүд өгдөн штэ. Нэг 20,000 зам баха. Тэр нэлээд. Тий. Нөгөөдөл нь бол үнийн самтгүй. Шорт харах шорт. Шорт энэ нөгөө цамцныхаа дор зориулж хийлгсэн. Тэгээд материал нь нэг 20,000 төгрөг болсон баха. Тэгээд хийлгэх гээд бас нэг 20,000 нийлээд 40,000. Ом самхан өмсөлөө. Аймс манай дасгалжуулагч Ука агч өгсөн байгаа. Энд орж байгаа бүх хүмүүс ер нь амар өрмөц стайлтай. Тэгээ уусаа за дараа. Тэгээд 300 мянга авсан. Утас юу? Утас нь ямар утас? Утас XS Max аа. Тэг авъя. Энтээ үний сайн мэдэхгүй байна. Манай зөвлөө авчихсан. За баярлалаа. Баярлалаа. Oh what? Ингээд дуусч юм хта? Oh no. Яар хурдан дуусчихваа. Ямар хурдан дуусчихваа. Угаас 8 минутын л бичлэг байсан байна л да. Тэгээд бусад оролцогч нарыг нь харуулахгүйгээр нэг тоотой эдэн л хүмүүсийг харууллаа шүү дээ. Тэгээ эднэр нөгөө яг
voice дээр дуулахдаа тайзан дээр гарсан хувцснууднаас болохоор ер нь бүгд амар нөгөө өвөрмөц дуутаага дуу өөрийнхөө стилийн мэттэй хослуулад хувцалсан болохоор ер нь энэ тийм хувцас ийм хувцас гэж би ерөөсөө react хийж чадсангүй бүгд л угаасаа тайзны хувцас болохоор voice-ийн тэгээ voice-д орж байгаа хүмүүс амар тийм бүгд амар хөрхөн энгийн байгаагаараа тэгсэр амар авьяастай би бүр ингээд нөгөө voice-ыг үзчихэд би бүр бүгднгээр нь биширж байгаа юм чинь вау энэ дуу хоолой гэж өстэй бараг л гадаадын левелд очсон дуу мөн дуу хоолой. Тэгээд ер нь Монгол охтууд хүүхдээр амар бахархсан voice үзээд тэгээд одоо энэ бүтэн санд дараагийн ангиа тэсээд өглөөж ийн саяных дээр гэхдээ бүх хүмүүсээ оруулахгүй сая амар хурдан дуусгачлаа. Одоогийн дуртай яг оролцогч болохоор тэр нөгөө алунгой хаа өмнө нь бас voice орж ирсэн тэгээд сүүлийн хідэд үлдээд гарцсан. Тэр охин надад амар таалагдж байгаа амар дарахын тэгсэр нэл амарлаг дуулдаг. Тэгээд бас саяны нөгөө 2 үсээ ингээд амар урттай охин мэсэн штэ 2 үсээ боцсон. Тэр охин надад бас амар таалагдж байгаа. Тэгээ бас эхний сая нэг цагаан палачтай охин мэсэн тэр бас надад амар таалагдж байгаа. Бас өөр чинь хин таалагдсан мөлий. Бас нэг амар зэвүүн царайтай охин мэсэн штэ ийм амар чутгар нүдтэй тэгээд амар хөрхөн дэлтэнчгтэй тэр охин үнэн зэвүүн царайтай яг модель задаа шиг царайтай тэр бас надад таалагдж байгаа. Гэтэ нөгөө түрүүчийн миний үтсэн анги дээр өнгөрсөн бүтсэн үтсэн анги дээр нөгөө бол шүгч шинээр хууль гаргачдаг штэ хоёр хойлонгийн баг болгож авч үлдээ гээд надад тэр амар мангар санагцсан. Ягаад гэх юм бол анханасаа хуйлал яг дүрм хуйлч гэж та одоо анханасаа яг дүрмэл өгн дагсан бол гоё юм шиг санагцсан. Ягаад гэх юм бол тэгэл нэг хүн нэг шүгч нэг шин рүүл гаргаал тэгэн гот чи шал утгагүй болчих жоохгүй. Тэгэл бусад оролцогчтой хүртэл нэг жоохон шодрог бус юм шиг болчихж байгаа байхгүй. Ягаад гэх юм бол тэр чинь нэг хүнтэй 2 хүнийг харьцуулж ийн гэж байгаа. 2 хүн чинь хоолой молгоос л гал ямар нэгэн дөө бүр нэг хүнээс илүү дуулж чадхаар штэ. Тийм болохоор надад жоохон шудраг бус санагдсан. Надад тэр нь таалагдаагүй. Гэтэ ямар ч байсан надад бүр 4-5 амар таалагдсан охтууд байгаа. Эрэгтэй хүмүүсээс болохоор нэг таалагдсан. Одоо толгойд орж ирэхгүй байна. Би яг нэрнүүдээ сайн тогтоогоог болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ дээр ингээ reaction видео амар хурдан богинохон л болчих шиг боллоо. Гэтэ яг хоо сонирхолтой байлаа. Одоо тэгээд бас би дараа нь ингээ reaction видео хэмээр гахгүй хэрвээ та нар ингээ үзэж байгаа хідэн хүнд маань та нарт одоо тэрнээр reaction хийвэл гоё юм шүү гэсэн тийм санаа оноо байх юм бол надаа ингээд хэлээрээ коммент дээр ингээд бичээд үлдээгээрээ тийм юм дээр reaction хийвэл гоё штэ мөштэй гэд. Тэгэхгүй бол би ерөөсөө ингээд юун дээр reaction хийхээ ерөөсөө мэдэхгүй. Өөрөө би гэхдээ reaction видео хийх амар дуртай. Надад амар сонирхолтой байна. Яг хүмүүстэй яриад үзэж байгаа юм шиг амар гоё юм. Ганцаараа үзхийн хооронд хүмүүстэй яриад үзэж байгаа юм шиг надад амар гоё юм. Энэ тийм юм байна, тэр юм байна гэд. Тэгээд сайн их reaction гаргаж чадсангүй. За тэгээд хэрвээ миний энэ видео таалагдсан бол мэдээж лайк дараарай. Тэгээд channel маань subscribe хийж амжагаа subscribe хийгээрэй. Дараагийн видеогоор уулзцгаая. Bye.